Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 4 Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын 1 тус заасны дагуу байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүдээс Эренцэнгийн будыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг хуралдаанд орсон гишүүд санал нэгтээ дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Их хурлын гишүүн Эренцэнгийн будыг эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаар тус хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлцэн шийдэж өгөхийг хүсье. Баярлалаа. Араш гишүүнд баярлалаа. За байнгын хорооны дарга нарт нэр дэвшүүлсэн байнгын хорооны шийдвэрийг танилцууллаа. За нэр дэвшигчдээс асуух асуулт байна уу? За эрдэнэ гишүү. Тэгээ би энэ байнгын хорооны дарга нараа солигдоо зарим нь шинээр томилогдчихын. Тэгээд эндээ зөв нэг л нийтлэг асуулт асуумаар санагдаад байгаа. Тэгээд үлдэж байгаа хугацаа маань их богино байна. Одоо 3-4 сарын хугацаанд үлдэж байгаа. Тэгээ энэ хугацаанд манай шинээр томилогдсон байнгын хороод дээр тулгамдж байгаа асуудлууд олон байгаа. Өнөөдөр намрын чуулганаар шийдвэс олон асуудлыг бид нар шийдэж чадаагүй. 5-7 эдийн засгийн эргэлтэнд орж чадаагүй байж байна. Оюутлогын одоо гэрээний асуудлыг бид нар бас эргэж хянж байх ёстой төвшөнд нь хүргэж чадаагүй. Өнөөдөр стратеги 15 орд жохом яаж яваан тодорхойгүй. Уулуурга ашигтмалтын лицензийн асуудал замбраагүй хിവэрэ. Нэг үрээр их хурл маань үндсэндээ өөрийнхөө хийж эмхлэх ёстой ажлын ядаж нэг 20% хийж амжаагүй л ийм байдалтай л одоо намрын чуулган дуусах гэж байна л та. Тэгээд ардын намын бүлэг өнөөдөр 7 байнгын хороогоо долуулангийн өөрсдөө даргыг томилж байгаа. Тэгээд энд би өнөөдөр зөв улс төр хийх гээгүй. Гол нь зүгээр энэ шинээр томилж байгаа манай байнгын хорон дарга нар энэ улс орны нийгмийн эдийн засгийн тулгамж байгаа асуудлуудаар яг ямар ажил хийх гэж төлөвлөж байгаа юм бэ? Тэрийг зөвхөн товчхон ч гэсэн сонсомоор байгаа. Тэгээ өнөөдөр цалин дэтгэвэр нэмэх тухай асуудал яригдж байна. Тэгээ өнөөдөр саяхан нефтийн үнийн бүтээгдэхүүн өслөө, дээр нь инфляц, долларын одоо ханш өслөө, энэтэй холбоотойгоор гадуур өргөглөний барааны үн тариф бол ерөөсө тэнгэр татж шít. Тэгээ дээр нь цагаан сар гээд үнэхээр одоо монголчуудыг туйлдуулдаг бас нэг том одоо үндэсний баяр ойртож байна. Тэгээ яг ийм цаг үед төсвийн 200 мянганы цалин нэмэх гэж байна л да. Тэгээ одоо цаана нь баялаг үтээж байгаа хувийн секторт ажиллаж байгаа сая гарan монголчуудаа ер нь яа гэж байгаа юм бэ? Энэ дээр ер нь ямар бодлого барьж байгаа? Хувийн хвшлийнхэн яах юм бэ? Яаж цалингаа нэмэх юм? Бараа хвшлийнхаа үнийг л нэмнэ. Бараа тавынхаа үнийг л нэмнэ. Тэгээд өнөөдөр 100000 төгрөгөөр 2 хил мах авдаг байсан багш маргааш 100000 төгрөгөөр 1 хил махал авна шүү дээ. Ялгаа юу байгаа юм тэгээд. Цалингийн нэмэгдлийн үр дүн гэж юм гарч ийн үгүй юу? Энэ тал дээр одоо төсвийн болон энэ эдийн засгийн байнгын хорон дараагаар томилж байгаа улсууд юу бодож байна? Хууль эргэцсэн хүрээнд өнөөдөр Монгол оронд гадуур дуртай нь одоо өдрийн цагаар ч шөнийн цагаар ч хүн бууддаг, дуртай нь хүн дайрдаг. Аргитан согтууралтай бол хэрэгс хэтэрсэн ийм байдалтай байж байна. Хууль зүйн байнгын хорон дарга улиран сонгогдлоо энэ асуудал дээр юу бодож байгаа? Өнөөдөр нийгмийн хамгаалалтын асуудал үнэхээр орхигдсон хിവэр байж байна. Гой сайхан яриад байгаа боловч өнөөдөр ажилгүйд л 2010 оны мууийг харьцуулах юм бол нэг дахин өссөн байж байна. Тэгээ эн чинь одоо төрийн бодлого зөв яваад байгаа илэрлэл юм уу, буруу яваад байгааг илэрлэл юм уу? Ядуурл чинь 40% өрчлөө.
Нөгөө эдийн засгийн өсөлт 20% тагаад гайхуулаад байсан. Тэгээд одоо эдийн засгийн өсөлтийн 20% хаашаа гулгаад орчихоо. Хиний харьманд орчихоо. Тэгээд өнөөдөр энэ Монгол төмний энэ амьдрал энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд өнөөдөр асуудал ярих цаг бол аль хэдийн болчиход байна шүү дээ. Тэгээд яг энэ дээр одоо энэ гол нийгмийн асуудлын салбарууд хариуцсан байнгын орон дараагаар томилогдож байгаа улсууд энэ өөр өөрсдийнхөө чиглэлээр яг юу бодож, юу төлөвлөж ин байнгын орон дарга болж байгаа талаараа товчхон мэдээлэл хийнэ үү гэж таавдас хүсэх гэсэн юм аа. За байнгын ороодын нэр дэвсэн дарга нараас төсвийн байнгын хороо эдийн засгийн байнгын хорооны дарга нар хариулчихъя. Тэг нэрлэж хэлэх шиг бол. За эдийн засгийн байнгын хорооны дарга бүхгүй мэдээлэл хийгээд явах вэ? Одоо тэгээд дараа нь тэртээ тэргүй байнгын хорон дараа сонсцгоо. За бод. За баярлалаа. Юуны өмнө манай намаас намын удирдах зөвлөл бүлгээс эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж улмаар байнгын хороо дэмжиж улсын хурлд оруулж байна. За эртний гишүүн үнтэй холбогдуулж асуулт асууж байна. Та ч ойлгож байгаа, бид нар ч ойлгож байгаа улсын хурлын одоо бүрэн эрхийн хугацаа дуусахад том баг хугацаа үлдсэн. Тэр дундаа улсын хурл энэ намрын чуулган хуулиараа хэзээ-мэдгүй завсарлах гэж байна. Тийм учраас энд бол одоо таны асуусан энэ олон асуултыг бүгдийг одоо хийж гүйцэтгнээгүүл тэрэн шиг бодлоо юм байхгүй. Гэхдээ эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хуулиар олгогдсон хэд хэдэн чиглэл бий. Нэгдүгээрт нь эдийн засгийн нийгмийн хөгжүүлэх 13 оны үндсэн чиглэлийг та бид нар хаврын чуулганаар батлах ёстой. Энэний бэлтгэлийг хангуулна. Олон яам газраас нэгдсэн одоо төлөвлөгөө ирдэг. Баримтчгууд энийг одоо чам байруулах 13 оны төсвийн одоо хүрээний мэдээллийг чам байруулж бэлэн болох асуудал нэгдүгээр тавигдтаараа мэдээж хэрэг. Хоёрдугаарт нь 11 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар бас санал дүгнэлт гаргах ажлыг манай хороо хийдэг ёстой. Тийм учраас энийг хийн. За тусгаар оныхоо эрхлэх асуудлын хүрээнд байдаг байгууллагуудын 11 оны тайлан тэнцэл алдагдлыг одоо бид нар тооцож үзэх ёстой. Энээр тэг үндэслэж бид нар 13 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө үндсэн чиглэлийг одоо бодтойгоор батлах ийм дүр зураг харагдаж байгаа. За манай байнгын хорон дээр наад өгсөн мэдээлэлээр бол яг хүлээгдээд байгаа хуулиуд улсын хурлын гишүүдээс өргөн барьчихсан хуулиас бол том бага хуулиуд байгаа, цөөхөн хууль байгаа юм байлээ. Ихэнх нь бас цаг хугацаанд нь хэлцээд ингээд хэрэгжүүлсэн. Энд бол одоо улсын хурлын эрхэм гишүүд тэр дундаа эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг гишүүдийн үүрэг ороод их байсан гэдгийг хэлье. За 5-7 эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал одоо энэ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжтэй холбоотойгоор үндсэндээ нэг 39 дугаар тогтоолын зах зээл заалтанд өөрчлөлт оруулж байгаа. Үүнтэйгээ холбоотойгоор явж эхлэх ёстой гэдэгтээ би санал нэг байна. Энийг бид нар энэ бүрэн эрхийнхаа хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой гэж ойлгож байгаа. За оюун бодлогын гэрээг чамбааруулах тухай асуудлыг энэ чуулганы завсаргалгаанаар гишүүд маань ажиллах байх. Ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Шаардлагатай гэвэл бас эдийн засгийн байнгын ороос ажлын хэсэг байгуулж болох юм аа. За ер нь ажлын хэсэг сая бас байгуулагдсан байгаа. За стратегийн 15 ордын тухай асуудал ярьж байна. За энийг бас бид нар энэ хоёр ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулсны дараагаар ер нь яаж оруулах юм эдийн засгийн эргэлтэнд стратегийн ач холбогдолтой орд ер нь 15 байгаа мó эсвэл энэгээр хязгаарлахгүй байгаа ч юм уу гэдэг асуудлыг бас одоо судлах ёстой гэж би бодож байгаа. За дараагийн цалин энэ нэмэгдлийн үр дүн одоо ер нь яаж байна вэ гэж байна. За энийг та бид нар мэдгэж байгаа. Инфляцийн түвшин өндөр байгаа харьцангуй. Тийм учраас одоо бас ард түмний гар дээр очиж байгаа мөнгө маань ард түмний амьдрал гэр бүлийн амьдралыг дэвшлүүлэх тал дээр бол бас төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа гэдэгтээ бол та бид нар санал байгаа. Энэ дээр нэг л зүйл байх шиг юм аа. Эдийн засгийн дотоодын бүтээгдэхүүний эдийн засгийн өсөлтийг бид нар одоо 20% энэ сайн өсөлт. Гэлээхдээ энэ өсөлт ямар үр дүнгээр гараад байна гэдгийг та бид нар бас ярьж байгаа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүд энд үйлдвэрлэл явуулаад тэрнээс олсон ашиг Монголын ард түмэнд төдийлөн орохгүй гадагшаа гараа явчихж байгаа. Тэр тоон үзүүлэлт Монголын эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлөд байна уу да гэсэн юм зүйлийг манай эдийн засгчид ярьж байгаа. Хуучин одоо байнгын хорон дээр ч бас энийг ярьж байсан. Энийг одоо чамбаар нэгтэлж үзэх ёстой гэж ийм л зүйлийг таны асуусан асуулттай холбогдуулж эдийн засгийн хороотой холбогдсон асуудалд ийм хариулт өгөх байна. Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшигч улсын хурлын гишүүн Будыг дэмжиж санал хураалт.
44 гишүүн санал хураалтанд оролцож 39 гишүүн зөвшөөрт 88.6% саналаар бодыг дэмжлээ. За 7 байнгын хорооны